Диан өнөөдөр шар суугаар хатуу чихэр цэлцэгнүр хоёр хийнэ. Эхлээд шар суугаа сайн халааж агаад элсэн чихрээ өөрийнхөө дуртай хэмжээгээр хийнэ. Бага хэсгийг нь хатуу чихэр хийх гэж тусад нь авлаа. Үлдсэн дээрээ желатин 2 утаг хийсэн. Өнгө оруулахын тулд бас сироп хийсэн. За ингээд сайн буцалгаад доторхоо сайн уусгасныхаа дараа өөрийнхөө хэв рүү авнаа. Надад ийм жижигхэн мөсний сав байсан эндээ хийгээд үлснийг нь хийх байхгүйсэн болохоор өндөгний савд хийцэн. За хатуу чихрээ хийхэд бол шар суугаа илүү удаан сайн буцалгаад ширгээх хэвээр өнгө оруулах гэж бас сироп хийсэн. Чихрээ бас нэмээ. Нэлээд буцалгаад иймэрхүү харагдчихэв. Үүнийг бас хэвэнт хийж болно. Эсвэл нутаг подносон дээр тавиад хөлдөөж болно. Мод байгаа бол халбан дээрээ модоо зоогоод модон чихэр бас болд юм билий. Эхлээд жижигэн хийж байгаа сүлдээ залхуурсан. Яа түрүүний цэлцэгнүр маань хөрөгч нь 3 цаг болоод ийм болсон байна. Шууд сэрэдэд идэхэд хөрхөн жижигэн. Хайлуулахгүйгээр идвэл зүгээр шүү. Харин хатуу чихэр маань хөрөгчөнд 5 цаг болоод ийм болсон байна. Амт нь гойч гэсэн хэлбэр муутай. Өндөгний савд хийсэн цэлцэгнүр маань ийм харагдаж байна. Яа даруулцаа баяртай.